За оройгоо уншиж. Орой нин байна. Жимсээ угаагаараа гэдэг орой тавьсан. Тэгээд манай тараа хийгээд тэгээд за үр дүн болохоор ангийн сурагчтай судалгаа авахад ангийнхаа сурагчтай судалгаа авахад 8 хүүхэд үзээдийн дуртай 6 хүүхэд бананан дуртай 3 нэр хүүхэд алиман дуртай 5 хүүхэд усан үзэн дуртай. За баярлалаа сод оддоо баярлалаа. За 5 баг манай ангийн хүүхдүүд маань 5 баг болж хуваагдаад судалгаа хийсэн байгаа. Бүх багууд судалгаагаа маш сайн хийж өнөөдөр явцын тайлангаа хамгаалсан бүх багийн хүүхдүүдэд баяр хүргэе. За хүүхдүүдээс энэ багуудаас асуух асуулт байна уу? Багийн судалгаанаас асуух. За багууд маань өөрсдийнхөө судалж ирсэн судалгааныхаа тайланг тавилаа. Та нараас энэ багуудын судалгаанаас асуух асуулт байна уу хүүхдүүдээ? За юм өсгөр. За од багийнхаа манай хадуугаас асуулцыг гэж бодсон. Яг тэгвэл хүүхдүүд жимсийг хараагүй ихээр авахтаа шууд угаахгүй тэлдээ тэгээд тэрнээс гинсэн өгдөг. Тэгээд тэр жимсийг яаж угаах, зүүх тэгээд тэр муудаагүй жимс яаж сонгох авах вэ? За од багаас хэн хариулах уу? Од багаас. За. Манай багаас ийм сквер асуулт асуулаа. Энэ асуулт нь болохоор хүүхдүүд жимсийг угаахтаа 2-3 удаа сайтар угааж эхлээд шороо байсан. Дараа тэгээ сайтар 2-3 удаа угаах ёстой. Тэгээд эрүүл зөв жимсийг яаж сонгох вэ гэхээр эхэнд нь ингэж сайн харах юм бол зарим нь ялцарч өөтгийсэн байдаг. Ийм учраас хүүхдүүдийн гидсэн өвддөг. Тийм учраас нөгөө нэг жимсийг сонгон авахдаа сайнтар харж бас пандаа гэхэд маш муухай тийм зөөлрсөн байдаг. Тэгээд зөөлрсөн байдаг учраас зөөлрөөгүй эрүүл зөв пандаар жимс жимсний эрүүл зөвийн сонгоорой гэж хэлье. За баярлалаа. Би цасан сэргээс ингэж сураа. Яаж юм бидний яаж судалсныг асуумаа. За засан ширхэг багийнхаа хариулъя. Витамин байгааг яаж судалсан бэ гэж байна. Ямар аргаар судалсан? Ном зохиолоос авсан юм уу? Ээж аваасаа асуусан юм уу, тийм ээ? Бид нар сэтгүүл болон ном зохиолоос харсан инженерээс ямар За баярлалаа. За өөр асуулт байна уу хүүхдүүдээ? За нэм дэмбэрл. Би засан ширхэг багаас юм асуумаар. Засан ширхэг багаас яаж салаад хийснийг асуумаар. Оо зүйтэй сайхан асуулт очиж байна. За ямар аргачлалаар яаж салаад хийсэн бэ? Тэрийг тайлбарлаж өгөөч гэж. Бид нар сэтгүүл уншиж байгаа алюминий салаатыг орцуулсан. Тэгээд тэрүүгээрээ алюминий материалын өрцгийг бодоор тэгээд таргаараа тутаж чинь. За баярлалаа. Дараа нь та нар яг энэ аргачлалаа, оц нормоо, яг ямар хэмжээний жимс орсон, яаж хутгасан тэрнийгээ бүр ингээд гарын авлага болгож бичээд найзуудтай тараагаараа заяа. За баярлалаа хүүхдүүдтэй.
За ингээд өнөөдөр бид нар жимс жимсгэн гэсэн сэдвийн хүрээнд багууд маань төрөл бүрийн судалгаа амжилттай явуулж ирсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ хичээл дээр та нар юу хийв? Энэ хийсэн үйл ажиллагааныхаа үр дүнд юу сурч мэдэж ав? Дараа нь дахиад хоошид дараагийн хичээл дээр юу судалж мэдмээр вэ гэдэг талаараа тус тусдаа өөрийнхөө дэвтэр дээр бичцгээнэ. За бичээрэй. Нэг цагийн хичээл дээр хийсэн үр дүнгээл тайлагнаж бичнэ гэсэн үг тийм ээ. Би юу хийсэн бэ? За эдний багаас гээ төгөлдөр. Багаас 1-2 хүүхдийг тайлгнуулж. Хайж болгоноос би ихэнх чимс гадаадаас оруулж ирдэг мэтлээ. Би цааш энэ сэдвээр улам дэлгэрүүлээ. За баярлалаа. За гам болд. Юу хийснийгаа л хэлчих. Өнөөдөр зүгээр хэлчих. Чи яаж ажилласан мөлий? За. Амдаа ярьж байгаа цаг. Өөр багийнхаа үйлийг хийслээ. Цаг баригчаар ажилласан тийм ээ? За хоошид юу хиймээр байна? Юу мэдэж авмаар байна? За хэл. Юу мэдэж авмаар байна? Юу мэдэж авав энэ хүүхдүүдийн тайлангаас? За баярлалаа. За танахаас нандаа ирнэ. За хартагч хэлж. Би энэ хичээлдээс юм болгон салаад хийж Хэл. Өөрөөхөө бичиж байгааг л хэлчих. За зүйтэй баярлалаа. Маа оюунтал багш чиний санааг сонсъё. Би гадаадас олон төрлийн жимс харж байгаа юм мэдэж авсан. Хэл өөрөөхөө бичиж байгааг л хэл. За баярлалаа. За эдний багаас төгөлдрийг сонсъё. Жимсний салаад яаж яаж авчлаа мэдэж авсан. Дараагийн хичээлд юу мэдмээр вэ? Дараагийн хичээлд би аамайтай бүрчлээ гэж юу вэ гэдгийг мэдэрээ. За баярлалаа. За энийг сонсъё. Багтаа жимсний хажууд нь бичсэн. Өнөөдөр хичээлс жимсний ямар баталгааны талаар мэдэж авсан. Бас тэр Монгол орнд ямар жимс талаар мэдэж авсан. Тэр гадаадас ямар жимс талаар. За баярлалаа. Өөр хэлэх юм би юу? За эдний багаас мэгмөрчөөг сонсъё. Нэг
эрүүл жимс хортой жимсийг яаж ялгахыг сосон. Тэгээс жимсэнд ямар витамин байдгийг мэдээж би цаашдаа арал цагаан мэдээж авах гэж байна. Зүйтэй баярлалаа. За болор цэцгээ багштай. За хэлгэл. Хат гарч байна. Би өнөөдөр наад бичижтэй. Би өнөөдөр бас гадаадаас ямар зүйлс оруулахыг мэдээж авсан. За баярлалаа. За хуланг сонсоодох. Би өнөөдөр хортой жимс хоргүй жимсийг ялгахыг мэдээж авсан. За цаашид юу хиймээр байгаагаа хэлсэн үү? Бичиж амжаагүй байна уу? За эднийхээс анх хоёрыг сонсоодох. Анх хоёр цааш харж. Би өнөөдөр хортой жимс бас хоргүй жимсийг ялгаж сурсан. Чааст би цагаатыг яаж боловсруулдгийг мэдээж авмаар. За баярлалаа. За Элбэг маа. Би өнөөдөр зураг зурсан. Тэгээд зургийг хажууд нь өөрийнхөө зурсан зургийн хадаалаар тайлбарлаад зураг тэгээд би цаашдаа цагаан дээр талаар цуглахаар юм. За баярлалаа. За би уянгаас асууя. Би өнөөдөр ямар жимсээ тэгээд мэдээж авсан. Тэгээд хортой жимс, хоргүй жимс эдрийг яаж ялгахаа мэдээж авсан. Цаашид цагаатыг яаж хийх мэдээж авах юм. За баярлалаа. Энэ санаа бодлоо хэлсэн хүүхдүүдтэй баярлалаа. Багш нэг юм дээр тайлбар өгье. За хүүхдүүд маань хортой жимс, хоргүй жимс гэж яриад байна. Энд чинь зөв хэллэг мөн билүү хүүхдүүдээ? Бид нар ямар жимсийг өнөөдөр судалсан билээ? Бидэнд амин дэмтэй эрүүл жимсийг судалсан. Гэтэл за манай хүүхдүүд хортой жимс, хоргүй жимс гэж ялгаж мэдэж авлаа гэж ярьж байна. Багш энэ дээр нэг тайлбар өгье. За бидний өнөөдрийн энэ хүүхдүүдийн маань судалж ирсэн манай Монгол оронд ургадаг жимс болон гадаадаас орж ирсэн жимснүүд дотор яг тийм хортой гэсэн жимс байна уу? Байсан уу? Байхгүй. Бүгдөө эрүүл жимс. Ямар үедээ хортой болоод байгаа юм хүүхдүүдээ? Зүйтэй муудсан, удсан, өөр ямар тохиолдолд байх вэ? Яалзарсан. Хугацаанд дууссан их сайн байна. Тэр үедээ энэ жимс маань бид ямар болдог байх нь? Хортой байдаг байх нь шүү дээ, тийм ээ? Тэрнээс одоо яг алим аваад энэ хортой юм байна гэж үзэж болох нь? Болохгүй юм байна. За ингээд өнөөдрийнхээ судалгааг идэвхтэй сайн хийсэн та нартай дахин баяр хүргэе. Дараагийнхаа хичээлд амжилт хүсье.